бүгдээрээ сайн мэдтэй. Өнөөдөр маш сонирхолтой сэдв ярина. Ямар сэдв вэ гэхээр улсын их хурлын гишүүд ер нь сард хэдэн төгрөгийн цалин авд юм бэ? Сардаа ер нь хэдэн төгрөг өөртөө зарцуулдаг юм бэ? Бие төлөөлөгч гээл те унаандаа, бензиндээ, хоолндоо хэдэн төгрөгийн зардал төсөвлөгддөг вэ талаар ярьцгаанаа. Тэгээд миний өргөр усыг үл тоочхоор тэгээ бас машин давчлаг хийх өөр боломж нөхцөл болцоо алга байна. Тийм учраас машиндаа ярив. Ийг үрцгийг минь болон миний мэдээллүүдийг нийлүүлээд хойлоо зайхан дундаас нь товч бөгөөд тодорхой гоё мэдээлэл гаргаж ирцгээе. Уншчихсан хүмүүс нь бол мэддэг хүмүүс нь бол зүгээр цаашаа хол уцаагаарай заа. Мэдгүй хүмүүс маань нааш анхаарлаа хандуулаад subscribe дараад лайка дараад хамтдаа байгаарай. За хэлцгээе. Улсын их хурлын гишүүдээс ерөн сэтгүүлчид асуудаг штеп. Та нар хэдэн төгрөгийн цалин авд юм бэ сард гэдэг юм үзэр нь хэлэхгүй. Зарим нь бүр мэлцэн. Зарим бүр 2 сая ч нөө 5 сая гэж сэн нэмэрнэ. Бүр саяхан ч гэжтэй улсын их хурлын гишүүн Нарантай буюу Наара 3 сая төгрөгийн цалин авд юм биш үү? Юугаар нь зээлээ өгөөд юугаар нь яаж амьдрах юм бэ? Бараг хувийнхаа бизнесийг хийх явж исэн дээр юм байна штеп гэл ойрлоод бичлэг хийгээдсэн нэлийн тод санагдчихэв. Тэгтэл л штеп. За Монгол улсын их хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ын нэгт зааснаар штеп. Улсын их хурлын гишүүний цалин хөлс томилолт бичиг хэрэг болон үйл ажиллагааны зардлыг улсын их хурлын жиг бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заажээ. Мөнгө хуулийн 42 дугаар зүйлийн 42-ын 3-т гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг улсын их хурл тогтоохоор заасны дагуу улсын их хурлын 44 дугаар тогтоолоор улсын их хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх тооцох зарцуулах тайлбар журмыг баталсан. За энэ журамд гишүүний төсөв нь гишүүн болон түүний зөвлөх туслах бие төлөөлөгчийн цалин хөлс хотын дотор хэрэглэх унааны зардал тойрогт ажиллах томилолтын зардал хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах хууль сурталчлах бусад орны хууль тогтоомж туршлагатай танилцах сургатай холбогдсон зардал болон холбогдох шийдвэрийн дагуу олох зарлаас бүрднэ гэж заажээ. Тэгэнгүүт штэ цалин улсын их хурлын 2020 оны 40-р тогтоолын дагуу улсын их хурлын гишүүн нь сард үндсэн цалин нь 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл нь 30% буюу 1.8 сая, нийлээд 7.9 сая төгрөгийн цалинтай гэж заасан байна. За зардал нь болохоор штэ улсын их хурлын нэг гишүүнд сарда 21.8 сая төгрөгийн зардал төсөвлөгдсөн байна. Сая 25 онд штэ. Тэгэнгүүт штэ энэн дээр цалингийн нэмэнгүүт нийтдээ 1 сарын дотор нэг гишүүн байна штэ 29.7 сая төгрөг дангаараа зарцуулна гэж төсөвлөгдөж байгаа байхгүй юу? 29.7 сая төгрөгийг штэ 126 гишүүндээ үржүүлэх юм бол 1 сард 126 гишүүн 3 тэрбум 742 сая 200 мянган төгрөгийн төсөв тавигдаж байгаамаа. За энэ мөнгийг 12 сард үржүүлэх юм бол 44 тэрбум 96 сая 400 мянган төгрөг болж байгаа. За 12 сараар үржүүлэхээр энэ 4 жилээр 126 гишүүний зардлыг үржүүлэх юм бол 179 сая 625. За ингээд зардал нь гэхэд нэг гишүүний зардал гэхэд 29.7 сая төгрөгийн зардалтай. Ганцхан одоо жишээлбэл би улсын их хурлын гишүүн байлаа гэхэд 30 хоногийн хугацаанд 29.7 сая төгрөгийг би дангаараа захин зарцуулна гэсэн үг. Дангаараа биш. Би төлөөлөгчдөө цалин өгнө, туслагатай цалин өгнө, бичиг хэргийн зардал, хууль судлах зардал гэлтэй. Иймэрхүү зүйлсүүдэд одоо би сайхан би түрүүн хэлсэн штэ, түрүүн уншиж өгсөн штэ. Дахиад хэлье за. Туслагатай цалин өгнө, зөвлөгтөө цалин өгнө, би төлөөлөгчдөө цалин өгнө. За хотын дотор хэрэглэх унааныхаа зардал буюу бензинээ, машина зардалтаа өгнө гэсэн үг. Томилолтын зардал зааш тийшээ томилолтоор явбал те. За хууль судлах, улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж туршлагатай танилцах, судалгаатай холбогдсон зардлуудад энэ мөнгийг ашиглана гэж